Манай нутаг гэдэг оройн ихнэр ихтэй дээр сохтуу ирж агсан тавих ч юм уу тэр мөр бол амар байсан. Тэгээл дээр ямар хогийн юм бэ? Марыг дотроо л байсан дөө тэгэл. Ямар хогийн юм бэ? Нэг адилхан монгол хүмүүс ээж тэгэл яар. Тэгэл тэрнээс хойш тэгэл хөөгж дуугдаал яваал. Тэгээ сүүлдээж тэгээд юм хилдэг болоод хэрэлдээл тэгэл явж байгаа дөө. Яг юм стрит фудтэй пицца бол юм байхгүй юм лээ. Тэгээ би өөрөө Монголын анхны пицца гэж тэгэл тоглоом шалгам болгоод хэлээд. Намайг Тамир гэдэг. Тэгээд одоо 26 настай хуваараа бизнес эхэлж байгаа. Тэгээд явал стрит фуд ийм пицца идэх залуу. Хүнээс мөнгө зээлээл портрет авч ийлээ. Энэ машиныг зээлэр авсан гэлээ шүү. Тэгээ хэдэн төгрөгийн зээлэр авсан. Одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм? Энэ чинь 26-аар авчихсан. Тэгээ 10 сая төгрөг хүнээс зээлээл. Тэгээ урьдчилан хийж аваад одоо нэг 3-4 л үлдсэн. Одоо ер нь л удахгүй гарах гэж байгаа. Тийм биш юм байна. Би стрит фудээр бол нэг өдөрт 500-600 болчтой юм. Хүнтэй бороо салхитай бол гардгүй. Яг ийм гоё дулаахан өдөр бол 500-600. Тэгээ сүүлд энэ пиццагаа игээд нэг 4 хонж гинөө. Тэгээ энэний орлого нэмэгдээр нэг сая гараад өчтөө. Пицца маань сайн байгаа. Хүмүүс айгуу дуртайгаа гайхаад байгаа юм шууд хийд юм уу гэх. Тэгээд хүмүүс нөгөө хийцэн пиццаг авчраад зараад байна гэж ойлгоод. Үгүй шууд явна тийгээл шууд халуунаар мэддэг. Ингээ Улаанбаатарыг тойрсон энд очиод шараад тэгэл ингээл жоко моко гээл өөгдөл яваад тэгэл энэ ашиглалтанд орохгүй энд хамгийн анх ирсэн юм би. Хамгийн анх ирээд тэгээ баг энд ирээд тэгээд хөөгдөг байж байгаа. Одоо саяхнаас ингээд энэ хариуцсан хүмүүс нь хөөгөл эхэлж байгаа. Энэ байнга данагтлал ачна гэдэг. Тэр нь жоох хэцүү. Ягаад гэвэл нөгөө сайд нь тушаал гаргацсан. Тэгээ яг хуу тэгэл айгүй гоё тушаал гаргасан. Тэгээд айгүй баярлсан. Тэгсэн мөртлөө яг тэр нь хэрэгжихгүй байгаа. Тэр нь л хэцүү байгаа да. Газараа бол барахгүй. Би анх нээчээд ганцаараа бол өндөө бараагүй нөгөө хүмүүс чинь амар сонирхолтой юм чинь. Үу пицца байна штэ, пицца байна штэ. Тэгээд ачаалаад дийлэхгүй чанга юм байлаа. Тэгээд ер нь хүн авах гэж байгаа. Стрит фудыг ингээд хийгээ явахаар ерөөсөө зогсоол болохгүй. Тэгээд ерөөсөө амар хөөдөг. Ингээд өөр газар очиж зогсохоор зүгээр дэлгүүрийн хүн гарч ирэл хөөдөг ч юм уу те. Ерөөсөө зогсоол байхгүй. Тэр нь хэцүү. Хүчин зовлонгөө л байвал дааж байгаа л гэж бодож байна да. Старч өөр. Урмын үг хэрэг сонсож хамгийн гоё сонссон. Ер нь өнөөдөр авч ицсэн янз амт бол янзын гэсэн үг л гоё юм доо. Тэгээд юм би өөрөө бас бичлэг хотлооны хийдэг. Тэгэхээр тэрэн дээр хүмүүс бас урам өгөхөр амар гоё. Тэр нь хамгийн гоё шүү дээ. Тэгэл аль болох тэгээ бас муухай үг хийсэн хүмүүс байгаа л да. Тэгэл амхандаа сайжраал илүү хичээгээл гоё амтыг гоё болгохоо л явж дээ. Ер нь явуулын пицца хийх саналыг ээж болсон. Би өөрөө зүгээр нөгөө стрит фуд гэдэг болох нөгөө Монголд ерөөсөн юм стрит фуд дээр нөгөө юу байдаг шүү дээ. Нөгөө явуулын пицца гэж байхгүй. Тэгээ би өөрөө пицца мэсэг гэртээ хийждэг байхгүй. Тэгээд ер нь яагаад болохгүй гэж ер нь хийж үзье. Тэгээ хийгээд үзсэн ер нь яг юм стрит фудтэй пицца бол ер нь байхгүй юм лээ. Тэгээ би өөрөө Монголын анхны пицца гэж тоглоом шалгам болгоод хэлээд. Энэ жилийн хугацаанд маш олон газар зогсож байсан ба хаана зогсож байна? Ер нь бол ингээ Улаанбаатарыг тойрсон энд очиод шараад тэгэл ингээл жоко моко тэгэл өөгдөл яваал. Тэгэл энэ ашиглалтанд орохгүй энд хамгийн анх ирсэн юм би. Хамгийн анх ирээд тэгээ баг энд ирээд тэгээд хөөгдөг байж байгаа. Одоо саяхнаас ингээд энэ хариуцсан хүмүүс нь хөөгөл эхэлж байгаа. Энэ байнга данагтлал ачна гэдэг. Тэр нь жоох хэцүү. Ягаад гэвэл нөгөө сайд нь тушаал гаргацсан. Тэгээ яг хуу тэгэл айгүй гоё тушаал гаргасан. Тэгээд айгүй баярлсан. Тэгсэн мөртлөө яг тэр нь хэрэгжихгүй байгаа. Тэр нь л хэцүү байгаа да. За хараа хэвчээ. Ямар амар юм бэ. Ингээ битүү 8 болсон юм шүү дээ. Ингээ. Ингээд. Энэ зогсоохгүй шүү. Энэ миний газар шүү. Зөвшөөрөл аваад зогсоод байгаа. Игдэг дээсээ. Энд тэнд очихоор энэ ийм мэдрэмжийг зөндөө авч ирсэн. Тэгээд манай стрит фудыг ойлгондоо. Тэгээд өөгдөж тугдаал ингээл нэг хүн ирээ зогсоол миний газар болоо шүү дээ. Одооноос миний газар шүү. Тэгээд амарцгаад байгаа. Маш гэрч бүгдэнтэй нуулцсан аа. Би нэгэ битгий нэг сонион гэж юу яагаад чи хөөгөөч одоо ингээ би энд очиод ингээд уулын зам очихоор ерөөсөө ингээд би таньдгаараа танихгүй маш ихээр зогсоохгүй гэдэг. Тэгээ хөөдөг, туудаг ер нь тэр асуудал амар тэнэг. Тэр нь монголчууд амар тэгдэг. Одоо ингээд сумын наадам дээр очиход л ингээд манай нутаг гэж тиймэрхүү юм яриа тэр нь бол айгу тэнэг санагдчихсан. Тийм жалгав дав. Тий манай нутаг гэдэг оройн ихнэр ихтэй дээр сохтуу ирж агсан тавих ч юм уу тэр мөр бол амар байсан. Тэгээл дээр ямар хогийн юм бэ? Марыг дотроо л байсан дөө тэгэл. Ямар хогийн юм бэ? Адилхан монгол хүмүүс ээж тэгэл яар. Тэгэл тэрнээс хойш тэгэл хөөгж дуугдаал яваал. Тэгээ сүүлдээж тэгээд юм хилдэг болоод хэрэлдээл тэгэл явж байгаа дөө. Ирээдүйн зорилго юу?
Зорилгоо тэгээ одоо энийг ямар ч сайхан ажиллаж байгаа нэг гоё. Хоолны газар юм ресторантал болно да. Тийм. Нэрээ яаж өгсөн? Нэрээ тэгэл хөөрхөн нөгөө нодлон битээр нөгөө хөдөө гадаа явахаар ямар хөөрхөн осууд ямар хөөрхөн ингээл тэгээд бодож очив. Энэ хөөрхөн гэх чигээр яад ингээл тэгэл өгсөн. Тийм өөр илүүдтэй бодоагүй зүгээр хүмүүс хөөрхөн гэдэг үг ер нь голцоо хэлдэг байхгүй ямар хөөрхөн гэхээр ер нь хөөрхнөөр явчих гээл тэгэл Хүмүүс ер нь урам хайрлах үгийг хэрэг хэлж байна. сайн хэлж байгаа ер нь ингээд ямар хөөрхөн за амжилт гоё амт нь гоё байна тийм байна гээл тэгэл тэнцэнс бол айгүй их урам авдаг да. Эхнэртэй юу гэж хэлмээр? Эхнэртэй юу тэгэл миний арыг даадаг чамдаа маш их баярлалаа гэж хэлээ. Өөр зүгтээ. Тэгээ миний ард байнга зогсож идэг. Арын ажлыг бол маш сайн хийдэг байхгүй. Ирхэч гэх саналыг яаж хэлсэн? Би ер чинь тэгэл жоохондоо тэгэл 80 юм болж байгаа л надад иргэж хэлжсэн. Тэгэл тэр тухайн үед хүлээж аваагүй юм уу хэсэг тэгэл сар марын дараа л баг тэгэл нэг мэтэл үерхсэн байсан шүү зөвшөөрөхгүй байж байгаа л иргэцээс тий. Тэгээ эмэгтэй хүн чинь нөгөө дуусч нөгөө дасаж дурлдаг гэдэг шиг тэгээ дасаж байгаа л эхнэрээ олгосон да. Бидний урилгыг хүлээж авч ярилцлага өгсөнд баярлалаа. Илүү их бас амжилт гаргаад одоо яг энэ салбартаа тэргүүлэх нэгэн байгаарэ гэж. Баярлалаа. Та хэд бас ирсэнд маш их баярлалаа. Тэгээд цааш тэгчээнэ. Айл болох амт чанартай гоё юм гаргахыг л хичээж байгаа.